асууна. Асуулт хариулт ингээд тэгээд надаас өмнө хариулгыг хичээгээрээ тэгээд хариулж чадахгүй байсан ч гэсэн зүгээр тэгээд мэдээд авчих хэрэгтэй. Яг би ингээд асуулт асууна. Надаа юм алддаг юм цааснууд байна. Тэгээд би харандагаар хариултыг бичнэ. Хариултаа бичиж байгаа та хариулаад тэгээд би танд цаасаа хариулаад хариултаа харьцуулаарай. Тэгээд мэдгүй байсан ч гэсэн зүгээр мэдвэл маш сайн байна. Тэгээд эхэлцгээе. За ингээд асуулт номер 1. Би энэ одоо хариултаа бичье. Асуулт номер 1. Манай дэлхий дээр оршдог хамгийн өндөр уулыг юу гэж нэрлэдэг вэ? За, таны хариулт бэлэн үү? Би хариултаа харууллаа. Манай дэлхий дээр хамгийн өндөр уул буюу Эверест. Хималайн нуруунд орших Эверест уул. Эверест. Так. Асуулт номер 2. Бидний манай дэлхий оршиж буй галактик Galaxy буюу галактик ямар нэртэй вэ? Галактик. Та би хариугаа бичлээ. За, таны хариулт бэлэн болсон гэж найдаж байна. Бид нар Milky Way буюу шүүн зам гэдэг Galaxy галактикт амьдардаг. Так, асуулт номер 3. Хүний бие махбод амьдралд зайлшгүй хэрэгтэй шингэн юу вэ? За, би хариугаа бичлээ. Таны хариулт бэлэн үү?
хэмжээний температурт ус ямар хэмжээний температурт буцалдаг вэ? Яг 100 градус 100 градуст ус буцалдаг. Асуулт номер 7 бас байгаа дээ. Египтийн хамгийн алдартай пирамидыг нэрлэнэ үү? Билнэ үү? Дэлхийн хамгийн алдартай биш ээ. Египтийн хамгийн алдартай пирамидыг Хеопс дараагийн асуулт амьдралын үндсэн нэгж амьдралын үндсэн нэгж билнэ үү? Амьдралын үндсэн нэгж эс дараагийн асуулт дэлхийн хамгийн алдартай уран бүтээл илүү ойртой гэвэл дэлхийн хамгийн алдартай уран зураг уран зураг буюу Мона Лиза. Дараагийн асуулт манай нарны гарагт оршдог манай нарны аймагт оршдог хамгийн том гараг юу гэж нэрлэгддэг вэ? За энэ бодох хугацаа өгөнгөө би 2 төрлөөр хариултаа бичье. Харахад жоох муу харагдаж байна гэнэ хэлгээд. За таны хариулт билнэ үү? Манай нарны хамгийн том гараг бол Баргас бат буюу Юпитер. Яг үнийг хэлгээд би монгол нэрийн сайн мэдгүй байжгаад гуглдж хагаад олсон. Би яг Юпитер буюу Jupiter гэдгээр мэдэн монголоор зүйлний тэмдэг. Харангууд жоохон муу харагдаж байгаа болохоор жоохон муугаа бичиж хагаад өгөлцөлөөч. Дараагийн асуулт бидний мэдэх 12 жилийн амьтад дундаас 12-т ямар 12-т буюу хамгийн төгсгөлд ямар амьтан байдаг вэ? Яг табилнэ үү? Аха манай Монголын хамгийн том нуурын манай Монголын хамгийн том нуур хөвсгөл. Дараагийн асуулт нь бол ганцхан Австралид ямар амьтан байдаг вэ? Ганцхан Австралид байдаг амьтанг кенгуру буюу кенгуру.
Дараагийн асуулт маань манай Монголын түүх Чингис хааны маань дараагийн хааныг ямар Чингис хааны дараагийн хааны зол гэх юм уу? Зол нэршил Өгөөтэй хаан Чингис хааны дараа хаан Өгөөтэй хаан. Дараагийн асуулт Америкийн нийслэлд байдаг. Америкийн нийслэл буюу Вашингтон Вашингтонд байдаг ерөнхийлөгчийн байдаг газрыг юу гэж нэрлэдэг вэ? Ямар ордон бэлээ? Цагаан ордон. Дараагийн асуулт. Дараагийн хоёр асуулт маань хүний биетэй холбоотой. За эхнийх нь болохоор хүндэд олж баршгүй юу байдаг вэ? Мэдээж энэ бол ус. За дараачих нь болохоор хүний хамгийн том эргэтэн. Арьс. Хүндэд олж баршгүй байдаг зүйл. Өнөөдрийн манай сүүлийн асуулт буюу сүүлийн асуулт жоо төсөөлснөөс өвдөжглаа. За ингээд энэ удаа шууд бичгүүгээр явж юм. Шилийг одоо цонхны шил жишээндээ шил юуны шил гэж бол шилийг юунаас гаргаж авдаг вэ? Элснээс гаргаж авдаг байгаа шүү.